Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улс Японоос өөрсдөө бие бинийгээ буруутгаж байгаа юм байна. За тэдний хувьд буруутгаж байгаа гол үндэслэл нь бол агаарын хилийгээ зөрчсөн гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За тэдний хувьд бол маргаантай байдаг арлууд байдаг. Зүүн Хятадын тэнгисийн арлууд орчимд бол агаарын орон зайг зөрчсөн гэсэн ийм асуудлыг хөндөж байгаа юм байна. За Хятадын хамгаалалттай албаныхан мөн Японы иргэний нисхийн онгоц нь маргаантай арлуудын хооронд нислэг үлдэж агаарын орон зайг зөрчсөн гэж мэдэгдэж байгаа юм байна. За хоёр улсын хувьд бол маргаантай яригддаг энэхүү зүүн Хятадын тэнгисийн арлуудыг Хятадууд бол Дайдо гэж нэрлэдэг. За Япончууд бол Сингаку гэж нэрлэдэг. Энэхүү одоо энэ орчмын бүс бол хоёр улсын хувьд маргаантай газар нутгийн тоонд тооцогддог. За Хятад улсын хувьд бол энэхүү газар нутгийг өөрийнхөө нэг хэсэг гэж үздэг бол одоогийн байдлаар тухайн арлууд нь Японы хяналтанд байдаг юм байна. За энэхүү арлаас болоод хоёр улсын харилцаанд нэлээд маргаантай сэдвүүд бол өрнөдөг. За тухайлах юм бол энэ аралтай холбоотой сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг танилцуулбал Хятадын нисдэг тэрэг арлуудын ойролцоох Японы агаарын орон зайд 15 орчим минут ниссэн гэдгийг Японы гадаад хэргийн яам мэдээлсэн байна. За Японы айрамс өнөгч онгоцудаа нисгэж хариу үйлдэл үзүүлсэн гэдгийг Японы батлан хамгаалах яам мэдгдсэн байна. За мөн Японы гадаад хэргийн яам бэм гарагт хийсэн мэдээлэлтэй тус улсын гадаад хэргийн дэд сайд мөн өдөр Хятадын эргийн хамгаалтын 4 хөлөг онгоц Сингаку арлуудын эргэн тойронд Японы нутаг дэвсгэрийн усан хилд нэвтэрсэнтэй холбогдуулан Хятадаас Японд суугаад элчин сайдад хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн гэж мэдэгдэж байна. Японы дэд сайд мөн Хятадын эргийн хамгаалтын хөлөг онгоцуудын нэгнээс хөөргсөн нисдэг тэрэг Японы нутаг дэвсгэрийн агаарын орон зайг зөрчихийг эсэргүүцэж үүнтэй төстэй үйлдэлийг давтагдахгүй байхыг хатуу анхааруулсан гэж мэдэгдэж байгаа. За Японы хэвлэл мэдээлэл тэр дундаа олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрэгсэл болох NHK телевизийн мэдээснээр Хятадын засгийн газрын нисдэг тэрэг маргаантай аралтлуудын ойролцоох Японы агаарын орон зайг зөрчсөн анхны тохиолдол нь энэ удаа болж байгаа гэж мэдэгдсэн байна. За мөн өдөр бас бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Японы онгоцыг хөөхийн тулд нисдэг тэрэг ашиглах ёстой болсон гэсэн мэдээллийг гаргасан байна. Японы иргэний нисхийн онгоц өглөөний 11 цаг 19 минутанд арлуудын агаарын зайд орон зайд хууль бусаар нэвтэрч 5 минутын дараа гарсан гэдгийг Хятадын эргийн хамгаалтын албаны төлөөлөгч Лю Дэжун мэдгдсэн байна. Японы улсын одоо Хятадын газар нутгийн бүрэн бүсэн байдалд бол халдаж байгаа энэ үйлдэл нь хүчтэй дургуутслыг Хятадын тал илэрхийлж байгаа гэж мэдгдсэн байна. За бүгд найрамд Хятад ард улс арлуудаас Японы хөлөг онгоц болон нисэх онгоцуудыг хөөсөн гэж байнга одоо мэдэгдэж ирж байгаа. За гэсэн хэдиж Франц пресс агентлагт мэдэгдснээр Японы албаны хүмүүс бол Хятад улс хязгаарч тийм үйлдэл гаргаж байгаагүй тэгсэн хатлаа бол байнга одоо манай хөлөг онгоцуудыг өөрийн нутаг дэвсгэрээс хөөн гаргасан гэсэн ийм мэдээллийг хийж байгаа гэсэн хариу мэдээллийг өгсөн байна.